За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэнд би үнд цаасны төлөвлөсөн хадгаламжийн төвийн сайтыг хэрхэн зөв зүйтэй ашиглаж эндээс өөрийнхөө одоо хөрөнгө оруулалтын шийдвэрийг оновчтой болгох талаарх зөвлөгөө өөрийнхөө 10 гаруй жилийн туршлаган дээр үндэслэн хүргэх болно. За тэгэхээр үнд цаасны төлөвлөсөн хадгаламжийн төв гэдэг. За энэ байгууллагын сайт маань бол SCHCD-MN гэсэн сайт байна. За энэ сайт руу бүгдээ ингээд ороод ирлээ. За тэгэхээр энэ байгууллага маань эхлээд яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг та бүхэнд товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр аль ч улс орны одоо хөрөнгөний зах зээлтэй улс орны хувьд бол ийм хадгаламжийн төв байдаг. Өөрөөр хэлбэл одоо банкнд хүмүүс мөнгө авчиад хадгалуулдаг шиг таны авсан хувьцаа бол одоо энэ үнд цаасны төлөвлөсөн хадгаламжийн төв гэдэг газар бол хадгалагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо та брокер дээр очиод арилжаанд ордог тийм ээ. Брокер дээр очиод та хувьцаа авах зарах захиалга өгнө тийм үү. За хувьцаа авах зарах захиалга өглөө. Брокер таны захиалгыг систем дээр Монголын хөрөнгөний биржээр шивлээ. За тэнд хувьцаа авагдлаа, зарагдлаа. Тэрний цааталт тэр таны өмчлөх эрхийг баталгаажуулах гүйлгээ бол одоо энэ үнд цаасны төлөвлөсөн хадгаламжийн төв дээр хийгдэж байдаг байгаа. За тэгэхээр энэ бол өөрөө хадгаламжийн одоо үнд цаасын чинь таны нэр дээр найдвартай хадгалж байдаг. Монгол улсын хувьд бол 100% төрийн өмчит ийм байгууллага байна. За ингээд энэ байгууллагын хувьд бол танд ямар одоо чухал хэрэгцээтэй үйлчлэгнүүдийг үзүүлдэг вэ гэдгийг товчхон бүгдээрээ танилцгаая. За тэгэхээр сайт руугаа орсон байна. За сайтын нүүр хэсгний доотлын 3 цэс байгаа. Энэ иргэд, аж ахуй нэгж, за эрдэнэс 5 толгой гэдэг. Тэгэхээр иргэн та эрдэнэс 5 толгой хувьцаа эзэмших эсгээ төлөвлөсөн хадгаламжийн данстай эсгээ мэдхийг хүсвэл энд дарна уу гэдэг чинь. Тэгэхээр одоо монголчууд нөгөө эрдэнэс 5 толгой хувьцаа надад байна уу байхгүй юу? Би данстай билүү дансгүй билүү гэдэг одоо маш олон асуулт асуудаг. Тэгэхээр энэ дээр дараад та өөрийнхөө регистрийн дугаарыг хийгээд тэгээд шалгахч болно онлайнаар. Тэгэхээр иргэн та эрдэнэс 5 толгойн хувьцаа эзэмших болсон шалгах хүсвэл захин модон дээр регистр дээр дарна уу? За регистр дээр дарлаа. За би энд бол өөрийнхөө регистрийг хийчихье. За ОИН 982417. За ингээд хайлаа. За ингэнгүүт надад ямар үр дүн харагдаж байна гэхээр иргэн та Монгол улсын засгийн газраас олгосон эрдэнэс 5 толгойн 205 шиг хувьцаа эзэмшлээр бүртгэгдсэн байна. Та төлөвлөсөн хадгаламж дансан нэргсэн байна. Та дараах брокерийн компанид очиж үйлчлүүлнэ үү гэдэг ингээд. За энэ дээр бол одоо бомбот талтай гэж гарч ирж байна. Тэгэхээр миний хувьд бол одоо зөндөө үн цаасны компаниуд дээр ингээд данстай байдаг. Одоо 10 гаруй жилийн турш зөндөө олон үн цаасны компаниудаар бол үйлчлүүлж ирсэн. Тэгээ хамгийн сүүлд данс нээгээд ашиглалтанд орсон данс нь үн цаасны компани бол одоо энд гарч ирж байна. Тэгэхээр цаанаа бол дахиад одоо хэдэн ч данстай байж болно гэдэг бас өмнөх видео хичээлээр та бүхэнд хэлсэн байна. За ингээд минийх бол ингээд 205 шиг хувьцаатай тийм уул нь бол 1072 байх хэрэгтэй. За гэтэл би бол энийг үлдсэн хувьцаануудаа бол бэлэн мөнгөөр бол зарсан байж байгаа. За тодорхой хэмжээг нь бол сургалтын төлбөртөө төлсөн байж байгаа. Гэх мэтлэн асалт хийгдэж явсараад 205 үлдчихжээ гэсэн үг. За ингээд та эрдэнэс 5 толгойн талаар мэдээллүүдийг эрдэнэс 5 толгойн хувьцааг та хэдэн шиг эзэмшиж байна гэдгийг мэдхийн тулд бол ийш ингээд ороод харчихна. За хэрвээ та энд регистрийн дугаараа бичээд хайхад ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй та ингээд эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та дансгүй байна гэдээ бас хариу гарч ирж болно. Тэгэх юм бол та нэгэн үн цаасны компаниар дансаа нийлгээд тэгээд хувьцаа эзэмшигчээрээ баталгаажуулж болно. За хоёр дахь энэ чухал цэс байгаа. Энэ аж ахуй нэгжүүдийн хувьд бас эрдэнэс 5 толгойн хувьцааг өөрөө мөнгөө төлж худалдаж авсан байдаг. За энэ тухайн аж ахуй нэгжийн хувьцаа байна уугүй гэдгийг энд ингээд дараад ингээд харчиж болно. За ингээд хамгийн бас нэг чухал хэсэг бол энэ эрдэнэс 5 толгойн хувьцаатай холбоотой нийтлэг асуулт хариулт гэж байна. За ийш ингээд дараад оронгот нөгөө та бүгдээ асуугаад байдаг. Би яагаад 1072 биш би яагаад 536 хувьцаатай байгаа? Би яагаад одоо 930 ширхэг хувьцаатай байгаа ингээл зөндөө асуултууд асуудаг. Тэр бүгдний чинь ингээд товчлоод хариултуудыг өгчихсөн. Гол таны эргэлздэг хамгийн их асуухыг хүсэж байгаа асуултууд ч юм уу энд хариулаад өгсөн байгаа гэдгийг хэлье. Үзье. За нүүр хэсэг дээр бол ийм байна. За ингээд нүүр хэсэг дээр бас дахиад та бүхэнийг зүйлийг аюулсаа харах мэддэг байх хэрэгтэй. За тэр бол юу гэхээр энэ шин мэдээ гэдэг энэ хэсэг дээр бол үн цаасны төлөвлөсөн хадгаламжийн төвийн энэ биш байна. За доошоо явуулъя. За энэ 2019 оны 5 сарын 31-ний байдлаар үн цаасны төвлөрлийн судалгаа гэсэн. Энэ судалгааг энэ байгууллага маань бол сар болгон гаргадаг. За ийшээ бүгд орё. За орлоо энд дарна уу гэд гарч ийн. За энэ дээр нь дарлаа.
За ингэнгүүт энэ дээр юу гарч ирдэг вөхөр үн цасны төвлөрлийн судалгаа ингээд сар болгоноороо гараад ирдэг. За одоо бүгдээрээ харъя. За жишээлбэл одоо бидний сайн мэддэг за Lendman гэдэг. За дээрээс нь харъя да. За бидний сайн мэддэг компаниуд эндээс юу харагдаж байна гэхээр талхчхэр. За энийг бүгдээр харъя. Талхчхэр гэдэг компани үн цасны төвлөрөл одоо энд ингээ харагдаж байна. За юу вэ гэхээр нийт гаргасан хувьцааны ширхэг бол одоо 1 сая 23,703 шиг хувьцаатай ийм компани байна. За түүнээс төрийн мэдэлд бол ямар нэгэн хувьцаа байхгүй байна. За харин 5-аас их хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн тоо бол 3 хүн нийлээд 3 хүн бол 5%-аас тус бүрдээ 5%-аас их хувьцаа эзэмшдэг гэж бүртгэгдсэн байна. Тэр 3 хүний эзэмшиж байгаа хувьцааны нийт хэмжээ 71,26% гэдэг нь энд харагдаж байна. Тэр нь өөрөө 729,470 шиг хувьцаа ямаа гэдэг нь энд харагдаж байна. Тэгэхээр эндээс бол 5-аас дээш хувьцаа эзэмшигч 5-аас дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг та эндээс харж байна. За тэгвэл 5-аас багыг харъя. 5-аас бага хувийн хувьцаа эзэмшигчдийн тоо бол жишээлбэл энд бол 3,879 гэж харагдаж байна тийм ээ. За энэ нь бол энэ 3,879 хүн нийлээд бүгдээрээ нийлээд 28,74%-ийн хувьцааг нь эзэмшдэг юм байна энэ компани. Энэ нь өөрөө 294,233 ширхэг хувьцаа болж байна гэдгийг бол энэ төвлөрлийн статистик одоо тайлангаас харж болж байгаа. За энэ танд яагаад чухал вэ? Юунд энийг ашиглах вэ? Тийм ээ. Арилжааны шийдвэр, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахтаа. Тэгэхээр энэ маань ингээд сар болгон энэ сайтн дээр энэ статистик маань гараа явж байгаа. Тэгэхээр сар болгоны энэ тоонуудыг аваад хугацааны цуваа үсгээд ингээ харах юм бол аль компани хувьцаа төвлөрөөд байна, аль компани хувьцаа төвлөрөхгүй байна гэдгийг та харж болно. Нэгдүгээр, хоёрдугаар аль компани хувьцаа аль зэрэг хэмжээний төвлөрсөн байна, аль нь илүү тархсан байна гэдгийг харж болно. Тэгэхээр магадгүй үн цасны одоо хувьцааныхын төвлөрөл нэмэгдээд байгаа компаниуд бол тэр чинь яаж яах вэ гэхээр жижиг хувьцаа эзэмшигчд үндсэндээ одоо зараад бие рүүгээ зараад илүү цөөхөн болж гин гэсэн үг. Нэг бол нөгөө жижиг хувьцаа эзэмшигчд зарж байгаа хувьцааг нь том хувьцаа эзэмшигчд нь худалдаж аваад байгаа гэсэн. Тэгэхээр том хувьцаа эзэмшигчид энэ компани хувьцааг нэмж худалдаж авснараа төвлөрөл үүсэж явах боломжтой гэсэн. Тэгэхээр том хувьцаа эзэмшигчид яагаад хувьцааныхаа хувь хэмжээг нэмэх болов гэдэг асуулт эндээс урган гарч ирнэ. Тэгэхээр тэр бол өөрөө магадгүй энэ компани ирээдүйг тэр том хувьцаа эзэмшигчд бол илүү өөдрөгөр илүү сайнаар харж байгаа учраас нэмж ингэж хуримтлуулж иж болох юм. Эрэг талаас нь бодвол сөрөг талаас нь бодох юм бол ингэж төвлөрүүлж хагаад хөрөнгөний биржээс хасагдуулаад тэгээд одоо хийх кап болгоод хаалттай компани болгоод гарах ажиллагааг ч гэсэн явуулж яж бас магадгүй те гэх мэтлээ. Тэгэхээр ингэж төвлөрлийн судалгааг бол бүгдээрээ ашиглах хэрэгтэй гэдэг энд хэлбэр байна. За үүний дараагийн бас нэг тус байгууллагаас гаргадаг чухал мэдээлэл бол юу гэхээр энэ дансны нэгдсэн дансны хураангуй тайлан гэдэг энэ мэдээ байгаа. За энд бол харагдаж байна 2019 оны 5 дугаар сард нэгдсэн дансны хураангуй тайлан. За ийшээ орлоо. За ингээд энд дарж үзнэ үү гэж дарлаа. За ингэнгүүт энэ дээр гараад ирчих. За жишээлбэл 5 дугаар сарын хугацаанд тийм үү 5 сарын 1-ээс 5 сарын 31-ний хооронд за BDSC компани дээр шинээр 5906 ширхэг данс нэгдсэн байна. Энэ нь бүгдээрээ иргэн байна. Монгол иргэн байна. Гадаад иргэн байхгүй байна. Аж ахуйн нэгж байхгүй байна. Монголд аж ахуйн нэгж байхгүй, гадаад аж ахуйн нэгж нийлээг байна. BDSC компанитай компани дээрх дансаа холбуулсан 1686 байна. За эндээс та бүхэн юуг харж харах вэ? Хин хамгийн их данс нээгээд байна вэ? Хин үйл ажиллагаанд өргөжөөд байна гэдэг брокеринг компани гэдэг өнцгөөс нь харж болно. Хамгийн гол харах ёстой онцгой зүйл бол юу гэхээр энэ харилцагчийн төрөл дээр байгаа гадаадын иргэдэл энд их данс нээлгээд байх юм бол энэ бол өөрөө биднэрт зах зээл рүү мөнгө орж ирж байна гэдэг дохио мессежийг өгч идэг. За мөн аж ахуйн нэгж дотроос гадаадын аж ахуйн нэгж данс их нээлгээд байх юм бол ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалтын зорилготой санхүүгийн байгууллагууд одоо дансаа нээж явах магадлал их өндөр байна гэсэн. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчид хэр зэрэг орж ирж байна гэдгийг энэ статистикийг сар болгон аваад хугацааны цуг усгачаад харагдах юм бол та магадгүй
энэ зах зээл идэвхжих гээд байна уу? Эсвэл цаашаагаа бас доктортой байх гээд байна уу? Гэдгийг бол тодорхой хэмжээнд баримжаалах боломжтой гэж бол энэ хэлэх гээд байна. Тэгэхээр энийг бол би одоо байнга харж явдаг энэ тоонуудыг. Тэгээ энэ тоонуудыг хараад тэгээ зах зээлийн идэвхжих магадлал тэр сигналуудыг бол эндээс тодорхой хэмжээнд гаргаж авдаг байгаа. За тийм учраас та бүхэн энэ статистик тайланг бол байнга харж байгаарай гэж зөвлөх байна. За үүний дараа бол за ингээд энэ байгууллагаас гаргадаг хоёр чухал одоо зах зээл дээр цацж байдаг, олон нийтэд илт бол цацж байдаг ийм статистик судалгааг хэрхэн ашиглахыг та бүхэнд товч тайлбарлаж өглөө. За үүний дараа үйл ажиллагаан дээр энэ за үн цасны дансыг нээх үйл ажиллагаа байгаа. Гэхдээ энэ байгууллага дээр очиж бол та бүхэн үн цасны дансаа нийлэх шаардлагагүй. Брокеринг компани дээр очиод дансаа нийлгэнэ. Брокеринг компани чинь маш олон тооны гэрээнүүд төр таньд гар үсэг зурулж агуулж байгаа. Тэр гэрээнүүдийн нэг нь одоо үн цасны энэ төлөвлөсөн төв дээр ирдэг. За тэгээд энэ таны данс бол нэгддэг байгаа шүү гэдгийг хэлье. Дахиад хэлээ брокеринг компани руу явж дансаа нийлгэнэ. Энэ газар руу очиж данс нийлэх шаардлага байхгүй. Зүгээр энэ байгууллага бол тэр брокеринг компаниас ирсэн хүсэл гэрээний дагуу таны дансыг нээж өгдөг байгаа гэсэн үг. За үүний дараа итгэмжлэгээр төлөөлөх гэж байгаа тийм ээ. За мэдээж хэрэг та өөрийнхөө авсан одоо хувьцааг хин нэгэн хүнээр итгэмжлүүлээд авсан хувьцаагаа одоо заруулж болно. Эсвэл шинэ хувьцаа авахгүй болж болно тийм. Тэгэх юм бол та итгэмжлэл хийлгээд тэгээд өөр нэг хүнээр дамжуулаад үн цасны арилжаанд бол орж болно гэсэн үг. За интернет данс гэж энэ нэг чухал үйлчлэгээ байдаг. Тэгэхээр энийг бол хүмүүс бас төдийлөн мэддэггүй. Та бүхэн энэ үн цасны хадгаламжийн төв дээр очиод энэ дансны үлдэгдэл шалгах 2000 төгрөг, дансны үлдэгдэл дэлгэрэнгүй хуулга үзэх 4000 төгрөг, дансандаа шинжилгээх 2000 гэдэг энэ нийт 8000 төгрөгийг нэг жилд нэг удаа ингээд төлөх юм бол нэг жилийн хугацаанд та өөрийнхөө хийсэн бүх арилжааг шууд одоо энэ байгууллагын сайтаар ороод онлайнаар өөрийнхөө бүх арилжааг харах боломжтой. Хизээ ямар хувьцааг хідээр авсан, зарсан, хэдэн төгрөг болсон, одоо та нийт дүнгээрээ ямар хувьцаатай байгаа вэ гэдгээ эндээс нэгтгэхэд харчих болно. Жишээлбэл та 3 брокеринг компанид тус бүрд нь ингээд хувьцааны үлдэгдэлтэй байж болно. Тэгэх юм бол та нэг брокеринг компани дээр очиод хулгай авах юм бол зөвхөн тэр брокеринг компани ч хулга. Тэр брокеринг компаниар дамжуулж авсан хувьцааны үлдэгдэл харагдана. Нөгөөдгөр нь дамжих юм бол зөвхөн нөгөө брокеринг компанид дамжиж авсан хувьцааны үлдэгдэл чинь харагдана. Харин та энэ үйлчлэгийг авсан байх юм бол энэ гурвыг гурвангийн нийлүүлээд нэг дор харж болдгоороо давуу талтай гэдгийг бол хэлмээр байна. Би бол энийг одоо ашиглаж байсан. Сүүлийн үед бол нэг ашиглаагүй. Гэхдээ яг ашиглаж байх явцад бол надад бол айгүй амар байдаг байсан. Бүх юм ингээ онлайнаар шалгаад бүх арилжаа ямар одоо хизээ ямар хувьцаа авсан, зарсан, хідээр авсан, зарсан, хэдийг авсан, зарсан те бүх юм ингээ харчдаг учраас энэ айгүй амар байдгаа гэдгийг бас энд та бүхэнд онцолж хэлмээр байна. За тэгээд та мэдээж хувьцаагаа өв залгамжлуулж болно. Өв залгамжлуулмаар байгаа бол энэ дээр ишигээ ороод яаж одоо өв залгамжлуулах вэ гэдэг зааврыг уншаарай. За бэлгэлж болно хин нэгэнд те. За дээрэс нь одоо юу гэдэг хувьцааг нь барьцаалаад зээл өгж байгаа бол энд үргийн гүйцэтгэл хангуулах тухай байж гэн. Яаж тэр хувьцааг нь энд үн цасны төлөвлөсөн төв дээр барьцаалуулж тусгаарлуулах талаар энд байж байгаа. За мөн үн цасны шилжүүлгийг хийж болно. За ингээд та бүхэнд энэ компани, энэ байгууллагын үйл ажиллагааны талаар товчхон танилцууллаа. За мөн энэ компаниас гаргадаг тодорхой мэдээллүүдийг ашиглаж хэрхэн хөрөнгө оруулалтын шийдвэр оновчтой болох талаар та бүхэн танилцууллаа. За мөн дээрээс нь өөрийнхөө одоо арилжааны тэр түүхийг хялбар аргаар харж тэрэндээ шинжилгээ хийх боломжтой гэдгийг бас харууллаа. Эцэст нь хэлэхэд одоо Эрдэнэс таван толгойтой холбоотой тэр голлох мэдээллүүд тэгээ та Эрдэнэс таван толгой хувьцаа эзэмшиж чинь үгүй юу гэдгийг бас энэ вебсайт руу ороод шалгаж болох нэ. За ингээд танд амжилт хүсье. Баярлалаа.